та бүхнийгээ Монгол улсын сангийн сайдаар хоёронтой үүрэг хүлээн ажиллаж байсан элчин сайдаараас ажиллаж байсан Увс аймгийн Өмнө Говь сумын уугуул Эрдэнийн Бямбж авгаатай уулзалж байна. За сайхан орчиж гинөө та. Сайхан орцоод байна уу? Нутаг сайхан байна уу? Нутаг сайхан байна. Сайхан байна. Донжид бэлдээд ажиллахтай байгаа бидээ. Энэ жил удас даяараа одоо Увс аймаг одоо ганцаараа 100 жилээ тэмдэглэх юм байна. Тэгэхээр Увсын 100 жилийг монголчууд даяараа хүлээж байгаа гэж ойлгож байгаа. 100 жилийн уулзалтыг одоо хүрэлцээрсэн танд баярлалаа. Та нутаг усаа анхан дүүсээ бас тусаж хүмүүстэй дурсамжаа хуваалцаж. За баярлалаа. Нутаг усаагаа бол Өмнө Говь сумын уугуул 11 хүүхэдтэй нэг 300-аад толгой малтай дөнгөж айлын одоо хүүхэдтэй адил хүүхэд сургуульд орохгүй нэлээд удаж байж 9 10 жилчээ сургуульд ороод дунд нь олон удаа оргож байж сургуульдаа хөвгдөө захиралдаа баригдаж ингэж байж тэгээд 5 дугаар ангидад нэг оргоод тэгээд тэрнээс хойшоо орохоо болсон. Ингээд аймаг маань аймгийн сумынхан 7 жилийн сургуулийг 56 онд төгсчээд аймгийн 10 жилийн 1-р сургуульд орсон. 1-р сургуулиа 59 онд төгсөөд тэгээд тэрвийн зөвлөлтөнд тусад Ирхүү хотод суралцах эдийн засгийн чиглэлээр ийм мэрэгжилтэй болохоор хуваар авч Монгол банкны нэрээр гадаад сургууль төгсч ирсэн юм аа. 63 оны эцээр төгсч ирээд 64 оноос Монгол банкнд ажиллаж 67 онд сангийн яамд очиж тэрнээс хойшоо сангийн яамд 20 гаруй жил ажилласан. Одоо очигсан сангийн яамдаа мэрэгчлүүдэн хамтынхаа хараагаараа дамжуулан ажилласаар байгаа. Хүүхд жилийн ойд яагаад олон түмэн ингэж хүрээж орж ирэх хэрэгтэй юм болоо? Та юу гэж үзэж байна? Хүн төрсөн нутаг өөрийн аймаг гэхдээ зэрэг тэр чинь жаргал байдаг шүү. Ялангуяа миний үед бид сургууль яаж орж яаж ямар янзтай ямар боломжтой байлаа. Одоо ингээд харьцуулахад бидний хуучин үгээр бол тэмээ маш их өөр болсон. Бидний сургууль сурахгүй төлөө зүтгэдэг улс сурахын төлөө зүтгэдэг байсан бол одоо бид үгдээрээ яаж сургуульд орох уу, яаж дээд мэрэгтэй болох уу, яаж гадаад дотоод болох уу, яаж олон хэл сурах уу, яаж хүний зэрэгтэй явах вэ гэж хүн болгон тэмүүлдэг ийм сайхан үе байна. Энэ үед маань сумын 100 жил тохиож байгаа нь бол бас сайхан юм. Би 10 жилээр төгсөөд аймагаас явсанаас хойш 66 жил болж байна. Тэгэхээр энэ бол бас урт хугацаанд манай аймаг яаж хөгжиж ирв, ямар замыг туулав гэдэг бол миний жижиг байж л байна. Энэ бол маш их хөгжил. Бид сургууль анхорж хахад байсан үеийн хөгжил одоо энэ үедээ бол тэмээ ямаанаас хол зориултай. Тийм хөгжил рүү Монгол улс хөгжөөд яваад дунд нь зах зээл дээр одоо ороод ингээд явж байна. Энд бол болохгүй хөгжихгүй байна гэж хэлэх аргагүй сайхан хөгжиж ирсэ. Энийг бол би нутгийнхаа улсчуудынхаа 100 жилийн ойгоор зориуд тэмдэг хэлье. Манай Увс аймаг ч гэсэн сайхан болж байгаа. Манай Увс аймаг ч цаашдаа улам их хөгжих болно гэдгийг би ахмад гэнэ хувьд та нөхөд сайн ажиллаараа сайн зүтгэрэй гэж захий да. За баярлалаа. Энэ цаг мөчөө яах аргагүй өнгөрчсөн 100 жилээд өгнөх ахмад гурлуудынхаа туршлагыг одоо сонсохын цаг үе болсныг Бямба гой маань онцолж хэллээ. Тань сайн сайхныг хүсье. Нутгийн хамтан таныг хүлээж байна.